энэ хамтлагийн үүсч байгуулагдсан цагаас хойш соёл эрдэнэ хамтлагийн одоо нэрийн дор олон сайхан хамтлаг дуучид, хөгжимчид, хөгжмийн зохиолчид, продюсер, аранжировщикуд төрөн гарсан байдаг. Тэгээд энэ бүгдийг бол одоо нэрлэх юм бол одоо илүүц байх гэж бодож байна. Яагаад гэвэл зэрэг манай Монголын ард түмэн тэр дунд рок pop урлагийг олон талаас нь мэдэж, сонжиж, үзэж, харж, биширж, шүтэж, сонсож өнөөдрийг хүртэл ирсэн олон сайхан үзэгч фэнүүд нь бол тэр тэрэнгүү соёл эрдэнэ хамтлагийн ямар олон сайхан одоо дууны эзэд тэр тусмаа ард түмэнд өнөөдрийг хүртэл үнэлэгдэж ирсэн баг ардын дуу шиг болцсон олон сайхан бүтээл төрөлүүдийн эзэд шүү гэдгийг бол манай Монголын ард түмэн маш сайхан мэднэ. Тэгээд тийм ч учраас бид нар бас Монголынхаа ард түмэнд том утгагүй соёл эрдэнэ хамтлагийн тухайн үед игшгэлж ирсэн тэр уран бүтээлийг ямар нэгэн одоо юу гэдгийг тийм илүү дутуу чимэггүйгээр яг л тэр үед яаж игшгэлж ирсэн тэр хүүг ая дангаар нь ард түмэндээ хүрэхээр бид нар тууштай одоо энэ хүү сайхан тоглолтын ард гарах одоо тэр чин сэтгэлийг өвөрлөж энэ сайхан соёл эрдэнэхээ шинэхэн засварлсан өргөөндөө бид нар одоо өдөр болгон сургуульд хийж байгаа. Тэгээ тун удахгүй та бүхэнтэйгээ уулзах гэж байгаадаа туйлын баяртай байна. Үе үеийн соёл эрдэнэ хамтлагийн уран бүтээлчдийн өмнөөс болон мөн манай соёл эрдэнэ хамтлагийг хүндэтгэн ирж энэхүү тоглолтод оролцож байгаа олон сайхан үе үеийн уран бүтээлч, нэртэй хөгжимчид, дуучид, аранжировщикудаа бас миний бие болон манай соёл эрдэнэ хамтлагийн уран бүтээлчд туйлын баяртай байна. Тэгээ бид бүхэн хамтарсан энэхүү сайхан гайхалтай тоглолтыг та бүхэндээ 2026 оны 6 дугаар сарын 28-ны өдөр 20 цагаас төв талбай дээр үзүүлэх болно. Та бүхэндээ тун удахгүй уулзцгаая.